Тэрүүштэй өгш. Тодруулга байхгүй 3 минут авсан өөр. За баярлалаа. Энэ оюутлага гэж тусгаар таньсан Монгол улсад өөрийгөө шалгуулдгүй эрх дарахтай тийм газар байсан л да. Тэгэхээр сая ерөнхий сайд чиглэж бид ажлын хэсэг байгуулад 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс шалгалт хийгээд за 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр засгийн газар хуралдаан дээр танилцуулсан байдаг юм аа. Тэгээ энэ бол энэ шалгалт бол 2010-аас 12 оны санхүүгийн шалгалт шүү дээ. 10-аас 12 оны санхүүгийн шалгалтанд нь 3.2 тэрбум долларын зөрчил илэрсэн байхгүй юу? 1.1 хэд биш 3.2 тэрбум долларын зөрчил илэрсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр асуулт бол дахиад энэ 2012-оос 15 оны хооронд юу ч болсон хичнээн тэрбум долларын юм гарсан тэрийг мэдэхгүй байна. Тэм учраас дахин ийм шалгалт одоо 12 оноос 15 оны хооронд явагдах уу гэж. Энэ одоо ингээд ажлын хэсгийн ингээд хийсэн шалгалт 3 сайдын шалгалтын дүн байна. Энийний ардталт нь ингээд 25 хүн гарын үсгээр зурсан. Түүний дотор оюутлага компани 3 хүн санхүү эрхэлсэн орлогч дараагаас нь бол энэ 3 хүн гарын үсэг зураад 3.2 тэрбум долларын зөрчил мөн байна шүү гэд ингээд ингэсэн байгаа байхгүй. Энэ дээр одоо энэ манай ажлын хэсэг шинэ хүмүүсийн шалгалт хийсэн. Энийний дотор одоо тэр отгочлол өнтер өөрснөө ороод гарын үсэг зурсан байгаа байхгүй. Тэгээ энэний чинь зас сайжруулахаар Дубай гिचийн нэг төлөвлөгөө гэж хүмүүс зөндөө яриад байна л да. Тэгэхээр би эндээс хид хідэн зүйлийг энэ зөрчлийг талаар хид хідэн зүйлийг хилчмээр байгаамаа. Тухайлбал 2009 оноос өмнө хайгуулын ажил зарцуулсан мөнгийг хөрөнгө оруулалтанд оруулсан байгаа байхгүй. Хайгуулын зарлалын мөнгийг оруулаад тэгээд оюутлагаа үзэсгэлэхээс өмнө хөрөнгө оруулагч тал 1 тэрбум ам долларын хөрөнгө оруулсан гэсэн. Сангийн яамны хийсэн шалгалтаар бол 300 сая ам долларын хөрөнгө оруулалтыг тооцох боломжгүй гэдээ ингээд гаргаад ирсэн. Энийг юусоо ярихгүй байна. За хоёрт нь бол энэ нэг компаниар их олон компани орсон талаар хин гамбал дарга яриад байна л да. Ерөөсөө Флора гэдэг компани нийт энэ худалдаа авах ажиллагаа хөрөнгө оруулалтын 45%-ийг ганцхан компани хийсэн байгаа байхгүй. Энийг ярьсан юм. 3 дугаарт нь бол энэ Жангсу Жанду гэдэг компани төслийн барилга өгсөлтийн ажлыг хийлгээд хөлсийг нөхтөн 52.6 сая доллар зүгээр маягаар өгч байгаа. Бид одоо өнөөдөр 1 тэрбум төгрөгийн асуудал ярьж байхад тэгээ 52 сая доллар ингээд маягаар өгчдөг. За мөнгө хөрөнгө оруулалтын 2 дугаар шатны зарлаар бүрдсэн нийт 435.5 сая ам долларын зөрчил илэрсэн байгаа. За мөн одоо энэ Ирэтэнто компани Туркис хил компанид 121 сая ам долларын тоног төхөөрөмж өгөө. Тийм их юм тэрүүш тавг сайдын гартаа бариад байгаа тэр олон цаас та нарт байгаа шүү дээ. Тэрийг уншаад хариулаад. За. Төрүүчийн гарын үсгэнд отгоч чулуугийн гарын үсэг байгаа юм байна. Чи хариул. За. 83. За тэр биш тавг сайдын асуултанд хариулъя. 3 сайдын ажлын хэсэг байгуулагдсан. Би тэр ажлын хэсгийн дэд ахлагчаар ажилласан байгаа. Оюу толгоогоос хүн ороогүй, харин Эрдэнэс оюу толгоогоос бол хүн орсон. Тэгээд Эрдэнэс оюу толгой бол төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг юм засгийн газрыг төлөөлдөг юм хамгаалдаг юм байгууллага байгаа. Тэгээд бид хэд бол их олон материал дээр их олон хоног өдөр шөнөгөө суусан. Сайднэрт бол байнга одоо үр дүнгээ танилцуулдаг байсан. Тэгээд энэ компаниудын бүх асуудлаар бол орсон. Тэр 3 тэрбум долларын зөрчилгээд байгаа маань бол яг тэр манай мэрэгжлийн одоо урдаа өрдөг шилдэг татврын байцаагч нар сангийн яамны шинжээч нарын дүгнэлтээр бол тэр бол зүгээр анх илэрчин зөрчил. Тэр анх дултлаа бол маш их хасагддаг юм байлээ. Тэгээд тэр маргаан цэцлэх зөвлөлийн шинжээч гэдэг манай одоо төрийн одоо бүх эрх бүхий шинжээч нар ороод тэрийг бол ингээд гаргасан байна. Гэхдээ тэр 3 тэрбум гэдэг бол та давхцуулаад ах шиг байна. Тэзүүтэй тулахад бол 1.4-оор хэтэрсэн. Санхүүгийн талаас бол 1.1-ээр хэтэрсэн. Энэ хоёр маань давхцаад байгаа. Энэ хоёр тойргоор болох юм бол ингээд давхцаж байгаа шүү. Тэрнээс биш тусад нь эмчгээр наад чинь бол буруу. Тэгээд харин тийм зөрчил гэдэг баримттай байж бид нар зөрчил илэрүүлнэ. Гэхдээ тэр чинь мухарлаа шүү дээ. Зарим гэрээнүүд нь англи дээр байсан тэрийг орчуулах гэж нэлээд удсан. Манад яг тэр
техникийн, санхүүгийн, хуулийн, англи хэлтэй тийм хүмүүс ховор байдаг учраас зарим гэрээнүүдийг бол орчуулах гэж удсан. Энэ хугацаанд бол нөгөө татврын байрсагч нар энэ анхан шатны баримтаа үзүүлэхгүй байна гэж үзээд байсан. Нөгөө тал болохоор бид нар үзүүлсэн ингээд байдаг. Ингээд нэг үл ойлголцох байдал үүсэж байгаа, сүүлд нь бол ойлголцсон. Стандартын зөрүү бол байсан, бүртгэлийн зөрүү бол байсан. Энийг бол ингээд цаашаа Монгол улсын хуулийн дагуу ойлголцоод явъя гэдэг ингээд шийдвэр гарсан байгаа. Энэ та санаж байгаа бол тайлан доктор чинь ийм ажил хийгээд маш хатуу даалгавар өгсөн байгаа. Тэрний дагуу бол засгийн газар Монгол Эрдэнэс толгой эрт үүрэг өгсөн. Одоо тэрний дагуу бол ажил хийгдээд хамгийн сүүлийн байдлаар 90% биелэгдэлтэй байгаа. Энэ тараасан материал дээр бол дэлгэрэнгүй танилцуулга бол оруулсан байна. Араас өнөөдөр хүртэл ямар зөрчил гарсан гэж энэ Гамболд 83 дээр. За баярлалаа. Тэгэхээр дөрөв ерөнхий сайд хэллээ л дээ, хамгийн гол нь бас нэлээд товч бөгөөд тодорхой хариулна гэсэн тийм тохиролцоотой байсан учраас жоохон нуршихгүй гэдэг үүднээс жоохон товч хариулсан юм уучлаарай. Хамгийн гол нь энэ асуулга гэдэг юм уу, энэ сэдвээр бид хэд хэдэн удаа энэ их хурлын танхимд ярьж байсан учраас магадгүй зарим асуудлууд нь юм уу, зарим сэдвүүнд давтагдаад байсан учраас бас товчлсон юм. За нэгэнтээ ингээд асуудал гарч байгаа учраас ялгүй жоохон дэлгэрүүлээд хэлэхэд огт тийм зөрчилгүй, огт маргаангүй яваагүй. Үнэхээр Монголын түүхэнд тохиолдсон, одоо ялангуяа сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том хөрөнгө оруулалт. Үннийг хэлэхэд бол тэр хөрөнгө оруулалтын гэрээнд зарим нэгэн процедурын харилцан ойлголцох тэр механизм дотор тодорхойгүй юмнууд нэлээд олон байсан учраас л чухамдаа ийм зөрчил бий болоод ийм олон жил энэ төсөл маань саатсан юм шүү дээ. За тухайлбал яагаад энэ 10, 11, 12 оны ийм асуудал гараад ирвэ? Яагаад гинт ийм аудит оруулах болвоо? Үнэхээр анхны 10 оны гэрээнээс хойш их том хэмжээний хөрөнгө оруулалт орж исэн учраас магадгүй бүх нийтийн тийм сэтгэл хөөрөл үнэхээр ч одоо мөнгө төгрөг орж ирж исэн, олон хүмүүс ажилтай байртай орлоготой болж исэн учраас анзаарахгүй явсныг үгүйсэхгүй. Гагцхүү бүх анхан шатны баримт бичгүүд Шанхайд хадгалагдаж байсан юм байна лээ. Тэгээд 11, 12 оны шалгалт аудит оруулах шаардлага болонгууд тэр бүх 3 жилийн материалуудыг цаас болгож, зарим юмнууд нь цаас биш юм софт хэлбэрээр байсан юм байна лээ. Цаас болгож бит байдлаар нь контейнерт ачуулж Монгол руу зөөж авцарсан. Та бол өөрөө сайн мэдэж байгаа. Ихэнх материалууд нь англи хэл дээр байсан. Яг гэвэл тэр чинь зүгээр л худалдааны гэрээнүүд, янз бүрийн одоо нэхэмжлийн бичиг цааснууд байж исэн. Орчуулах шаардлагууд гарсан. Маш их олон сар жилийн ажил байсан учраас л чухамдаа энэ 3 жилийн бүх материалууд хоримтлагдаад маш их одоо цаг алдсан байхгүй юу. За тэгээд аудиторууд анхан шатны баримтаар зарим нэгэн үйлдэл, гүйлгээ, төлбөрийн ажиллагаанууд нь нотлогдоогүй учраас зөрчил гэдэг ийм маягийн акт гаргацсан байхгүй юу. Тэгээд тодорхой саруудын дараа энэ материалуудыг анхан шатны баримтаар нотол гэдэг ийм шаардлага тавьсны дараа нэлээд олон сарын дараа бүгдийг нотолсон. Чухамдаа тийм учраас л бид тэр 3 хэдэн миллиард долларын зөрчил гээд байгаа юмнууд маань сүүлдээ явсаар байж байгаад 1.4 тэрбум доллараар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өртөгийн зардал хэтэрсэн нь үнэн. Тэгвэл энэ нь ойлгож болох тайлбартай зөрчилүүд байсан. Одоо зөрчил биш, хэтрэлтүүд байсан. Тийм учраас энэ олон сар жилийн дараа бид бүгдийг нэгтнэггүй нягтлж үзээд энийг бол галцаагүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна. За сая жишээлбэл тэр биш тав гишүүн хэд хэдэн юмыг уншиж байна. Тухайлбал аргагүй зөрчил гэж байгаа зүйл бол өнөөдөр манай Монголын бодит хуулийн онцлогтой холбоотой. Цахилгаан станцаа бид цаг тухайд нь 5 толгой дээр барьж чадаагүй учраас үйлдвэр эхлэхийн тулд хятадаас өндөр хүчтэй шугам татсан. Олон зуун километрийн өндөр хүчтэй шугамыг хятадын нутаг дээр оюу толгой мөнгөөр хийсэн. Гэтэл өнөөдрийн хүчин төгөл дээр байгаа манай Монгол улсын хуулиар хятадын нутаг дээр хийсэн хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэдээ байж байгаа байхгүй юу? Гэтэл хятадын нутаг дээр ийм ажиллагаа явуулахгүй юм бол яаж энэ оюу толгой шин ажиллаж эхлэх юм бэ? Гэтэл энийг бол бид ямар нэгэн байдлаар олон шат дамжлагтай зохицуулалтуудыг хийж агаад хэтэрсэн үү хэтэрсэн. Тэгвэл ийм ажиллагаа явуулахгүй байх ямар ч арга байгаагүй гэдэг үүднээс энэ 1.4 дотор чинь зөвшөөрцөл байгаа байхгүй юу? Энэтэй адилхан склад, агуулах хэд хэдэн төрлийн ажлууд явагдсан.
Тэм учраас өртгийн хэтрэлт бол байсан анхны актан дээр энэ аудиторуудын хийсэн юм дотор зөрчил гэж тооцогдсон байсан. А гэтэл сүүлд нь хэд хэдэн шатны Монголын шүүх хурлуудаар явж байж энэ нь зөрчил биш. А зүгээр харилцан тохиролцоо цаашаа явах асуудлууд байна гэдэг нь ойлгогдсон учраас л жухамдаа энэ олон сар хилцээр гэрээ хийсний дагуу бид энэ эцэст нь ийм тодорхойгүй зөвлүүдийг тодорхой болгох үүднээс энэ төлөвлөгөө гэдэг баримтан дээр тохирлоо шүү дээ. Хожмын хойно бүх бидний материалуудыг Монголын нутаг дээр хадгална. Софт болон хатуу одоо юу гэдгийг цаасан хэлбэрээр Монголд бол хадгална. Өртгийн зардал хэтрэлт дахиж гаргах юм бол янз бүрийн шагнал бонус менежментийн зардлаас нь хасна. Урд нь бол ийм гэрээн дээр ийм зүйл залтууд байгаагүй л байхгүй. Тэм учраас энэ бүгдийг нь бол хийсэн энийг бол үнэхээр их хурлын гишүүдийн ажил биш учраас бид энийг ярихгүй байя гэдэг үүднээс би түрүүн товчлоод байсан. Гэтэл бодиттойгоор өртөг зардлын хэтрэлтэн цаанаа ийм шалтгаануудтай байсан. Нэгт нэггүй шалгаж нягтлж үзсэн учраас л бид энийг зөвшөөрсөн. Хоёрдугаарт одоо Эрдэнэтээс ягаад илүү гаргадаг мөртлөө баг гэдээ яриад ах шиг байна. Өнөөдөр оюу толгой бол Монголдо оногдох 34%-ийг зээлээр авцсан байгаа. Анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхөөгүй байгаа. Монгол улс ноогдол ашгаа авч эхлээгүй байгаа. Тэм учраас хүү төлж байгаа. Тэм учраас өнөөдөр яг бодиттойгоор Монголын төсөвт орж ирж байгаа мөнгө нийт орлого нь өнөөдөр бүх өртөг зардлаа нөхцсөн байгаа ноогдол ашгийнхаа 51%-ийг авж байгаа Эрдэнэтээс бага байхан дамжиггүй шүү дээ. А өртөг зардлаа нөхсөний дараа нэлээд хэдэн жилийн дараа ноогдол ашгаа авдаг болсны дараа оюу толгойн Монголд өгөх өгөөжийн үнэмлэхүй хэмжээ нь Эрдэнэтээс хэд дахин том болно гэдэг нь бас эргэлзээгүй зүйл шүү дээ. Тэм учраас өнөөдрийн яг өгж байгаа долларын үнэмлэхүй хэмжээг Эрдэнэтийн үнэмлэхүй хэмжээтэй бас харьцуулах нь буруу л гэж л үзээд байна. Баярлалаа. Оюу толгой Монгол улсын аж ахуйн нэгжтэй. Монгол улс өөрөө 34% нь эзэн. Ерөнхий сайд хариулъя. Гişүүдээ одоо энэ ажлын хэсэг ажилласан бас манай улсын нэрийн өмнөөс энэ хөрөнгө оруулагчтай баахан хилцээр хэрүүл урал урт хугацаанд хийсэн энэ хүмүүсийг бас ингэж явуулж болохгүй. Энд нэг хэсэг нь эх орныхоо төлөө юм шиг нөгөө хэсгүүд нь тавиад тууцсан юм шиг одоо энэ улс төрчлөлтөд болоод өгөөч гэж хүссэн шүү дээ. Энэ хүмүүс тэгэл баримттай өөдөөс нь ингээд ажил төрлийнхөө ямиг ярихаар бас их хурлын гишүүд маань энэ ажлын хэсгийн гишүүд битээ дайраа. Энэ тэгээ асуулт ирэх үедээ л асуултаа. Тэрнээс биш одоо ингээд хажуудаа цаас мас үзүүлээл ингээд тэр энд нэг хуйлдаа яваад байгаа юм бол байхгүй ш. Асуух юмнуудаа асуугаад явна ш. Тэр үед нь ингээд ажлын төлөө ингээд болон болохгүйг нь дундуур явсан хүмүүс сууж байгаа учраас энд бол нэг тийм өөрсдийнхөө энэ асуудалтай бол бид нар хэдүүлээ зөв хандъя. Ер нь бол ингээд зөвхөн татвар дээр ихэд зөндөө асуудал гарч байгаа. Нөгөө тал бид нар лөө 50 асуудлаар татварын асуудлаар 50 асуудал тавьсан байхгүй. Энэ 50-аас нь 20 эдийг нь бид нар Монгол улсын хувь зөрчих учраас огт хөдлөхгүй тийм байхгүй гэдэг. А 20 эд дээр нь олон улсын яг стандартаар ингэж явж байна. Манай энэ Монгол улсад хэрэгжилж байгаа өөрөө практик нь өөрөө олон улсын стандартаас зөрөөд байгаа учраас энэ зүйлүүдийг харин янзлах чиглэлээр ажиллая. А 2 3 дээр нь Монгол улсын хуулинд өөрчлөлт оруулах ийм заашгүй шаардлага байна гэдэг тухайн үед нь бид нар улсын хурлд татварын хуулинд оруулах өөрчлөлт оруулаад хийгээд явж ирсэн. Иймэрхүү байдлаар л асуудал явдаг ш. Нэг талын хүсэл мөрөөдлөөр нэг талын хүслээр хизээч хилцээр явдггүй. Хоёр талын хүсэл мөрөөдлөж мөргөлдөж байгаа л утга учиртайгаар бие биентэй харилцан буулт хийгээд энэ дээрээ тохирыг зогцъё гэж явдаг ийм л юмараа явсан. Тэрнээс ямар нэгэн байдлаар хүн амьтаа ягаагүй шүү.